Туулын хувьдны замын ажил эхлээд 5 хоног болж байна. Одоогоо бол Мишель Экспогийн баруун талд бургас хягах, тайрах ажлуудад явагдаж байна. 32 км явах зам бөгөөд 1 км нь 70 тэрбум төгрөгийн төсөвтэй зам юм. За бид уг төслийг одоо ямар сөрөг үр нөлөөтэй вэ? За эдийн засгийн хувьд 1 км зам нь 70 тэрбум төгрөгөөр баригдах нь одоо хэр өндөр төсөв талаад эдийн засгийн лут очроос тодорхойлж байна. Тэгэхээр бид нар хэрэв гэр ороолын дундуур ингээд замаа тавьсан бол тэр чинь 150 байтугай 70 болохгүй. Тэр чинь тараас орсон айлууд маань өөрөө нөхөн төлбөр аваад орон сууцнд ордог ч юм уу хүмүүсийн амьдралд илүү нэмэртэй байхгүй та. Тэгээ тийл чинь хүмүүс амьдраад хахад энэ туулын эргээр хүмүүс амьдрахгүй шүү дээ. Тэгээ энэ бурусыг харалтай энэ экологийнхаа орчинд хэдэн зуун жил үүссэн энэ экологийн орчин ингээд шууд сүйтгэхэд байгаа байхгүй та. Тэгээ энэ чинь маш их хохиролтой байгаа. Одоо энэ машины дуу чимээ, утаа, тос, бензиний энэ хоёрдуу чинь бүгдээрээ шууд голынхаа ус руу шууд урсаад орно шүү дээ. Чи маш их хохиролтой байгаа. Тэгээд энэ чинь байгаль орчсон нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж бирээс хараагүй. Энийг хийлгээгүй. Чи хуулийнхаа дагуу энэ чинь байгаль орчинтой ямар нөлөөтэй байгааг бүгдийг дүгнэлт гаргаад тэрнийг олон нийтээр хилцүүлээд тэгээд тэрний олон нийтэд хилцүүлээд олон хүн зөвшөөрж байгаа төсөл бол яах вэ? Гэтэл үгүй байхгүй. Тэгээгүй, тийм хийгээгүй. Энэ чинь нийслэлийн засаг дарга Нямбатар чинь өөрөө хуулиар зөрчиж байна шүү дээ. Тийм. Тэгэхээр Нямбатарыг болоо энэ төслөө даруйхан зогсоо гэж шаардж байгаа. Гэхдээ одоо хохирол баг гарсан дээр л энэ төслийг зогсоох хэрэгтэй байхгүй да. Энэ чинь нэгдүгürt энэ чинь те байгаль орчинд хохирж байгаа хохирол учруулж байна. Эдийн засгт үр өгөөж нь бол сайн харагдахгүй байхгүй. Тэгээд энэ чинь маш өндөр өртөгтэй 2.3 их 80 төгрөг. Нийслэлийн төсөөс энийг хийх ямар ч боломж байхгүй. Энийг одоо нийслэлийн төсөөс хийн гэж яриад байгаа байхгүй. Бид яг одоо Мишель Экспогийн баруун талд бургас хядж байгаа хэсгээс мэдээлэл хүргэж байна. Бусад гадны орнуудын хувьд бургас мод зэргийг бол тоолж, бүртгэж, авчилж, хамгаалж авч явдаг бол манай Монгол улсын хувьд 32 км туулын зам барина гэх нэрийдлээр одоо ингээ маш олон одоо энэ 32 км-ийн замд маш олон ширхгийн бургасыг хядаж байна. Одоо энэ зам баригдах 5 хоногийн өмнө ажил нь эхлээд одоо ингээд бүх бургаснуудыг ингээд тайраад авч байна. Одоо туулгаалдаагүй ингээд зам явах юм байна. Төгжил буурна гинэ. Та энийг зөв гэж харж байна, буруу гэж харж байна. Буруу шүү дээ, буруу. Адглалын замдаг үрчин энэ туулгалдаг үрчин хүүхдүүд тоглоно ингээд агаар энэ моцод чинь хүний хүчил төрөж хэрэгтэйгээд хүний эрүүл мэндэд аюулгүй сайн юм чинь одоо ингээд буулгаад ахаар муу л байна. Би бол зөвшөөрөхгүй л байна. Юу гэж зөвшөөрөх вэ? Чинь дан багчул жижиг хүүхдүүд ингэ тоглодог штэ. Энэ цэцэрлэг төрөл мөрөлөндөө. Тэгэл дээгүүр явахаар хэцүү штэ эн чинь тий. Тэгэл настаа усуу 50-нд сууж болохгүй эн чинь. Тэр дэдүрг энэ дээр л аваар штэ усуу чинь одоо 100 энэ дээр хүүхдүүд амархаар бид нар чи голцуулын цэцэрлэг төрөл дотор л байдаг штэ тий. Тэгэхээр л зөвшөөрмөргүй л байна. Би нэг бол маш буруу гэж бодож байна. Яагаад гэвэл одоо тий Монгол улсад Улаанбаатар хотод ганцхан байгаа ийм том өргөн голоо бидний одоо усаа голоо зогоодог газар шүү дээ. Одоо та бүхэн харж байгаа сэлбийн гол одоо ямар болсон байгаа вэ? 3-4 жил. Ерөөсө тэр чигтээ. Би сэлб гал дээр очиод хүмүүстэй уулзсан. Яагаад энийг ингэ дуусгадгүй юм бэ? Энэ сэлб голч одоо бүр арай л дэндүү боллоо гэхэд танд ямар хамаатай юм? Та өөрийнхөө амьдралыг өөрийгөө л хичээ гэл ингээд над руу дайрч агсарч ирсэн. Тэгээ одоо туулгалын хувьд болохоор би одоо манай гэр тийшээ байдаг. Тэгээ одоо өдөр болгон ажилдаа ирэх очихдоо ингээд энэ далангаар ирж очдөг. Тэгэл одоо бүр арай л дэндөө хятж байна. Би өөрөө Солонгос улсаас сургууль сурсан. Намайг 2005 онд сургуулаа төгсөж явах үед Солонгос улс одоо Чонгечин гэдэг яг Сөүлийнхаа голоор урсдаг энэ манай туул голыг баг 10 хувасны нэгтэй адилхан одоо энэ шиг ийм жижигхэн горхин дээгүүрээ барьсан байсан ийм хөндлөн одоо хурдны зам, дээр нь худалдааны төв ингээд ийм газрууд байсныг тэр чи одоо хэдэн тэрбум долларын хөрөнгө зарцуулсан одоо тийм хөрөнгө оруулалт гэсэн. Тэр чинь 1967 оноос бариад 1976 онд дууссан гэдэг чинь бараг 11 жил барьсан одоо тэр том бүтээн байгуулалт 70 км-ээс илүү урт тийм бүтээн байгуулалтаа нурааж агаад тэр жижигхэн горхиг одоо яг энэ шиг ийм горхийг гаргаж ирээд одоо тэргээ нөхөн сэргээж исэн. Тэгэхэд одоо бид нар байглаасаа заяатсан ийм сайхан юмаа бүгдийг хятажгаад ингээ хөндлөн зам тавиад би одоо энэ дэлхийн улс орнуудад их чинь одоо нэлээл олон улсаар явлаа. Хизээч гол дотроо ингэж гүүр тавьдаг болохоос ингэж голоод сүйтгээд тэгээ модын сүйтгэж жагаад ийм урт зам тавьж байгаа газрыг би энэ дэлхий дээр хараагүй. Энэ Монгол улсад л одоо харах гээд ах шиг байна. Байгальд хэрхэн нөлөөлөх талаар
улсын их хурлын гишүүн асан оюун гэрлийн байр суурийг хүргье. За нийслэхэн үерийн даланг нураагаад эвдээд энэ буруу юм а гэдгийг 4 жил шүүхээр явж шүүхийн шийдвэр гарсан байгаа. За яг одоо бол Нямбатар дараах шүүхийн шийдвэрийг биелүүлэх ийм үүрэгтэй шүүхийн шийдвэртэй байгаа. Зайсан хавийн тэнд үерийн даланг нураасныхын төлөө одоо нутгийн шийдэл төрийн бас байгууллага заргалдаад тэгээд шүүхтэр бол нийслэх заавал тэр үерийн даланг сэргээх ёстой гэдэг ийм шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрээ биелүүлж эхлээчгүй бэжэж дараагийн үерийн далангаа нураагаад гисэн байна. Өнөөдөр жишээлбэл одоо Мишель Экспогийн тэр хавьд үерийн далангийн цемдлсэн хэсгийг нурааж гисэн байна. За энэ бол шууд одоо нийслэлийн засаг дарга өөрөө шууд удирдаад нийслэлийн иргэдийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хийж байна. За үерийн далан ямар үүрэгтэй вэ гэхээр одоо ингээд гол ингээд одоо бороо ороод ингээд гол их болно шүү дээ тий. Тэгээ гол их болсон үед хайлсан үед гол ингээд үрээ хайлсан үед үрийн далан маань ингээд хашиж хамгаалж явах хэрэгтэй. Гэт хэрвээ үрийн далангаа эднэр чи эвдээд хайчих юм бол үрийн далангаа эвдээд хайчих юм бол нөгөө хашиж хамгаалах энэ голыг хашиж хамгаалах зүйл байхгүй бол тэгээд энэ гол чинь сайхан энэ голчийг ингээд крант хайлж байгаа юм шиг ингээд хайлаад гараад ирнэ. Одоо эдний хурдны зам байгуулах гэдэг байгаа зүйл дээр бас энэ голыг бөглөх юм явагдчихэв. Гол чинь өөрөө нүдэн дээр харагдах ус нь байгаа боловч нүдэнд харагдахгүй энэ ус нь ингээд яг энэ крант доошоо шингэж байгаа юм шиг ингэж доошоо шингэдэг. Маш их тийм шингэдэг ийм сэвсгэр хурцтай байдаг байхгүй хайрхтаа. Гэтэл одоо эдгээр чинь газар шорооны ажил хийгээд бургас хядаад тэр газар шорооны ажлаас гарсан нарийн ширхтээ шороонууд чинь ингээд туул голын тэр нарийн одоо хайргнуудын завсар ингээд чигжээд ирэхээр туул гол өөрөө яг ийм бөглөөтэй крант шиг болох гэдэг байгаа байхгүй. Бөглөөтэй крант шиг болох гэдэг. Зүгээр л ингээд тэр гүүр нь баригдаагүй байхад зам нь баригдаагүй байхад зүгээр л газар шорооныхын ажлын шороонд нь туул гол бөглөрөөд эхэлнэ. Ингээд эхлэлээр энд яг ингээд каранта хаалгацсан ийм юм шиг туул голын чинь төвшин өгсөд өөрөө ирэхгүй туул гол бол байнгын юм үерийн байдалтай болж эхлэх байхгүй. Байгалийн экологийн бүсийг ингэж шууд хүчиндэж тайвч авах нь бол байгаль орчны хувьд маш сөрөг нөлөөтэй гэж харж байна. Авилгал хороолол хүртэл дунд голд нөлөөтэй, аюултай. Яг тэрүүн шиг ямар ч үйл ажиллагаа голд нөлөөлнө. Харин эерэг нөлөөллөө, сөрөг нөлөөллөө, аюултай нөлөөллөө гэдэг тэр нөлөөллийнхэн хэмжээг тогтоогоод сөрөг байвал, аюултай байвал, бүр сүрлийн хэмжээний нөлөөллүүд байвал яаж тэр нөлөөллийг багасгах вэ гэдэг гарцыг нь заах учиртай болохоос бидний үүрэг тэр болохоос төрийн байгууллага бол нөгөө төрийнхөө байгууллага хийж байгаа ажлыг шууд эсэргүүцэх, сохроор эсэргүүцэх эсвэл сохроор дэмжих боломжгүй хуулийн заасны дагуу явна л гэсэн. Ийм л байр суурьтай байж. За бургас маань ерөөсөө Улаанбаатар хотын энэ үерийн хүчийг сааруулж идэг байхгүй. Туул голчод уулын гол учраас ялангуяа хинтийн нуруунаас орж ирж байгаа их догшин ус орж ирдэг уулын үер манай хот руу орж ирдэг учраас энэ уулын үер гэдэг энэ хүчтэй үерийг хурдын сармагжуулж идэг хид хідэн одоо зөөлөн арга хэмжээ гэдэг байгалыг өөрийнх нь арга хэмжээ. Нэг нь бол энэ туулын бургас шиг юм бургаснууд энэ бол одоо үерийн усыг шууд сармагжуулаад тал тийш нь тараагаад хүчин сармагжуулаад аюулыг багасгаж яадаг. Хоёрдугаарт үерийн усыг доош нь шингээж авах одоо тэр хөрсийг сэвсгэр болгох ажлыг туулын одоо бургасны үндэс нь хийж яадаг байхгүй. Тэгэхээр үндсийн наваа хайчаар доошогоо ч сэвсгэр биш чигжүү энэ цемдэлцсэн юм шиг болоод ирэхээр усаа доош нь шингээж авч чадахгүй. Тэгээ ус нь бүр илүү их үерлэнэ. Хоёрдугаарт туулын бургасын дээрээс нь хядаад хайчихлаар нөгөө үерийн ус чинь маш хүчтэй орж ирээд тэр хүчтэй орж ирсэн одоо үерийн тэр усыг хүчин сармагжуулах хан байхгүй болчихно. Тэр хан байхгүй болонгууд тэр хүчтэй ус чинь шууд байшин барилга таарлцсан юм одоо тэрэндээ тэглэх байхгүй нураагаад эхэлнэ. Тэгэхээр хоёрдугаар тэр чинь хүүхдээ сайхан салхилуулаад агаар салхинд яваад голын эргээр сайхан зугаалдаг байсан ээжүүд бол хүүхдүүдэд зугаалж чадахгүй болно. Хүүхдүүдийн амьсгалд хүчил төрөгч нь бургастай хамт байхгүй болоод эхэлнэ шүү дээ. Гуравдугаарт нь яаж нөхөр тэр хавийн нөгөө усны сайхан урсгал сонсож туулын урсгал шүндээ сайхан гэдэг туулын сайхан урсгалаа сонсож амьдардаг байсан хүмүүс чинь одоо юу сонсох уу гэхээр оронд нь цементэн өндөр өргөгдсөн өөрсдийнх нь амьдарч байгаа байшингаас өндөр өргөгдсөн тийм агаарт байгаа цементэн бетоны тэр дуу чимээг сонсох байхгүй. Тэгэхээр дуу чимээний бохирдолд асар их орно. Тэгэхээр дуу чимээний тийм бохирдолд Улаанбаатарчууд ерөөс орж үзээгүй. Улаанбаатарчуудыг ялангуяа тийм өндөр өргөгдсөн замыг барихтаа дандаа айлуудаас хол барьж исэн. Гэтэл Нямбатар ямар шийдвэр гаргаж ийнө нөхөр яг тэр өндөр өргөгдсөн замыг яг айлуудын хажуугаар яг айлуудын дээгүүр бараг дээврийн хажуугаар барихаар ингэж оруулж ирж байгаа байхгүй. Тэгээ энэ нь бол хамгийн харгас шийдвэр. Туулын урдны зам гэх 32 км зам нь ашиглалтанд орсноо бүтэн туул гол дээгүүр
одоо тээврийн хэрэгслүүд зовчно. Уг тээврийн хэрэгслүүд зовчих нь одоо энэ туул голд маань ямар сөрөг нөлөөтэй талаар усны газрын дарга Батбаярын байр суурийг хүргье. Одоо миний ширээн дээр сүүлийн 3 сар байж нэг ийм зураг. За энэ бол одоо Нийслэл Улаанбаатар хотын Налахын замын Улаастан бус ирэх хэсгээс Нархан эмээлтийн замын уул зур хүртэл туулын хурдны зам барих ажил гэдэг ингээд нийслэлийн ерөнхий архитекторын баталсан зураг байж байгаа. Энэ зургийн дагуу бид нар нэлээд шүүмжлэлтэй хандаад ярьсан. Би одоо 12 сарын уулзалтаа санаж байна. Гэтэл энэ зураг биш ээ. Бид өөр зураг наадахыг чинь өөрчилж боловсруулна гэж хэлээ. Тэгвэл би энэ зургийг ерөөсөө харах хэрэггүй юм байна гэд ийм байдалтай сууж байна. Хэрвээ энэ зураг өөрчлөгдсөн бол би одоо энэ зургийг хараад яах вэ? Гэтэл тэр шин зураг маань ирээгүй. За тэгэхээр бид яагаад зураг хүлээгээ суугаад байгаа та нар тэрийгэ татаад авахгүй яасан гэхээр түрүүчих шиг асуудал гарч байна. Бид хэрвээ одоо хөөрхий зүгээр л жишээ авчи оюу толгой иймэрхүү ажил хийх байсан бол оюу толгоогоос ус ашиглагчийн хувьд нь шаардаад тэрийг албадлага хэрэглээд ингээ болох байсан байгаа. Одоо бол бид нийслэл хоттойгоо харьцаж байгаа учраас эрх үүргийн хувьд ижил төстэй буюу зарим тохиолдолд бүрэн эрхт нь халдаж болцсохгүй учраас бид нар маш боломжтой байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. Тэгээд усны тухай хуулийн заасан ёсоор бид бол усны газар бол усны барилга байгууламжийн зураг төсөлд нь мэргэжлийн дүгнэлт гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр ийм зургийг нь аваад усных нь үүднээс нь дүгнэлт гаргаж өгөх гээд хүлээгээд байгаа асуудал энэ. 32 км замаас энэ зургаар бол 11 км нь туулын татам руу ороод тэгээд дандаа гүүрэн байгууламж. Тэгэхээр бид нар гүүр гэдгийг бол гүүрэн байгууламжийг зөвшөөрдөг усан дээр. Гэхдээ усан дээр зөвшөөрөхдөө бол бид нар хөндлөн гарч байгаа гүүрэн байгууламжуудыг зөвшөөрдөг буюу одоо зайсангийн гүүр энэ төр гэдэг. Яг нь зайсангийн гүүр дээр жишээлбэл усны газраас дүгнэлт гаргуулаагүй л хийсэн бидэнд бол жоохон юу гэдэг төрийн байгууллага тэгж хэлж болохгүй гэхдээ гомдолтой юм шиг санагдсан ч гэсэн хэрэгтэй зайлшгүй хэрэгтэй ажил байсан учраас одоо явсанд тэрнтэй адилхан байж болохгүй гэдэг шаардлагыг л тавиад байгаа нь энэ. Тэгээд гүүрэн байгууламжуудаа яаж барих юм? Яг хаана? Яг аль цэг дээр ямар өрмийг ашиглаж хэдэн өрмийн машин оруулж хаана явах юм бэ? Энэ дээр байгаа энэ зургаас үзэх юм бол нэг 5 метрийн зайтай 5 байна уу 6 баг нь. Тэгээд тэр нь 30 м тутамд гэж ингэхээр хэрвээ ингээ үзэх юм бол нөгөө 11 км чинь бараг 300 гаруй баг нь болж тарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр 300 багныг ямар өрмөөр хэдийн хугацаанд яаж өрөмдөнгүүтээ шууд замдны бетоны гэдэг юм уу цутгалт хийхдэггүй юу гэдгээс нь хамаарат нөгөө голын маань урсацад яаж нөлөөлөх үү гэдгийг хэлэх хэрэг. Тэгэхээр таны асуулт нь бид тэр нарийн зургийг нь харахгүйгээр цэгийг нь харахгүйгээр хэлж чадахгүй болчиход. Усны газарт оны өмнө урьдчилсан нэг зураг төсөв өгсөн бөгөөд энэхүү зураг тусгацснаар 300 орчим багныг 11 км орчим зайд байршуулах тооцоо гарчээ. Энэхүү багнууд нь хэр өргөн баг, хэр гүнд суулгах зэрэг мэдээллүүд нь тодорхойгүй бөгөөд зургаа дахин өөрчилж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй хэлж байлаа. Тийм учраас л зураг гэдэг өглөөд байгаа юм. Ерөнхийдөө энэ дээр болоод ярьсан болоо энэ дээр бичсэн болоод урд нь ярьж исэн хүмүүсийнх нь үгнээс нь харахаар ойролцоогоор 20-25 метр нь юун дотор ороод газар доор ороод 20-25 метрийн дээрээ байхаар тооцоолж гинэ гэж ойлгогдсон. Гэтэл тэр 20-25 метр гэдэг бол бидэнд маш чухал байгаа. Яагаад гэвэл туул голын доор сэвсгэр хурдсны зузаанаас доошоо орж үндсэн чулуулагт очих нь уу, очихгүй нь уу? Үндсэн чулуулагт очиод ирэх юм бол сэвсгэр хурдсныхаа усыг шууд үндсэн чулуулагын доошоо ан цав таарад алдчихгүй алдахгүй юу гэх мэтийн одоо эрсдлүүдийг тооцохын тулд тэр нь өөрөө маш чухал учраас яг аль байрлал хаана ямар байна тэр үед нь сэвсгэр хурдсны зузаан хийдийн яах хийх юм гэдэг нэг ийм л асуудал. Бидний хувьд бол 3 асуултанд хариулт авахын төлөө л явж байгаа. Нэг сая дурдснаар цооногуудыг цооног гэж хэлдэг шүү. Тэр нь бол одоо манай барилгынхан бол арай өөрөөр багна гэж хэлэх байгаа. Бид бол ямар ч байсан ухаж байгааг цооног тэгээд метр 50 өргөнтэй өрөмтгөө өрмийн зузаан хийдэг чи бүгдээрээ өөр юмнууд учраас энэгээр нь тооцоод үзэх юм бол хэн ингэж өрөмтснөөрөө туул голын урсацад ямар нэгэн нөлөө байна уу? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарх нь ингэж өрөмтснөөрөө туул голын эрэг дагуу байрлуулсан байгаа ус хангамжийн хотгуудын маань ундраг болон төвшөнд нөлөөлөх үү. 3 бид ер нь бол Улаанбаатар хот чинь тэр зүгээр өөрөө бүхлээрээ өөрөө умдныхаа усны их усүр байж байгаа тийм сайхан газар шүү дээ. Алтан твшийн хөндөй гэдэг маань хойноосоо урагшаа урсаад орж ирдэг хамгийн намд орцыг нь туул гол учраас нөгөө хөрсний усны маань төвшөнд нэлтэн бүхэлд нь нөлөөлөх үгүй юу гэдэг энэ 3 бол бидний хувьд маш чухал асуулт байгаа. Энэ асуултын хариултыг хэн нэгэн хүн эрдэмтэн доктор гадаад дотоод хингуйч байсан гэсэн нөлөөтэй эсвэл нөлөөгүй гэж хэлж болохгүй. Харин жинхэнэ математик суурьтай маш нарийн тооцооллын судалгааны үндсэн дээр
хэлэх асуудал. За тэрийг л бид нар хүлээгээд байгаа. 12 сараас хойш нэлээд шүмжилтэй хандаад байсан зүйл бол энэхүү ажилд Монголын эрдэмтэд судлаачид, Монголын усны хүмүүсийг оролцуулаагүй байна гэдэг бид нар шүмжилтэй бас. Тэнд шар мөрөн дээр ажилласан хүн байна уу, далай дээр ажилласан хүн байна уу, дунай мөрөн дээр ажилласан хүн байна уу? Маш чухал туршлага, хамгийн чухал. Гэхдээ манай туулаас шал өөр. Туулгал дагах 27 га улиас 16 га бургасыг устгаж 1 км тутмыг нь 70 тэрбумаар барих туулын ордны зам нь төвжирлийг буулгах нь ч эргэлзээтэй. Нийтдээ манайханд ирүүлсэн мэдээлэлээр бол 43 га талбай хамаарч байна. Одоо яг нөгөө бургас улиасаа бүрхэж байгаа талбай хувьд энэ болохоор татмын хэсэгт ордог. За улиас бол 26.1 га, бургас 17 га талбай хамрагдаж байна. За нийтдээ 32 км-ээс зарим хэсгүүд нь бол энэ үгсөөгөө бургас улиасгүй өсөг яг бүрхэж байгаа талбайны байгаа. За энэний экологи эдийн засгийн үнэлгээг тооцдог. За энэ бургас улиас одоо тодорхой зүйлийн моднууд болгоноороо ялгаатайгаар экологи эдийн засгийн үнэлгээ тогтоогддог. За тэгээд энэ навчит мод буюу бургас улаасныг даад үзэх юм бол байгаль орчны сайдын одоо баталсан экологи эдийн засгийн үнэлгээгээ тооцоод үзэхэд 945 сая төгрөгийн одоо юм гарч байгаа үнэлгээ гарч байгаа гэсэн үгтэй бургас юм. За бидний одоо барьж зөвлөж байгаа юм болохоор эндээс одоо авч болох, шилжүүлж болох одоо залууд өнгөж ургаж байгаа байвал тэднийг нь альбаа шилжүүлэх. За үнэхээр одоо шилжүүлэх болцоогоо гэдэг нь бол экологи эдийн засгийн үнэлгээний дагуу энэ төлбөрийг хийх. Тэгээ энийг эргүүлээ нөхөн сэргээлтийн зардал руу ингээд тоцгох нэг юм зохицуулт, хуулийн бол юм зохицуулт байдаг. За энэхүү хүрээнд бид нэр энэ асуудлуудыг тавьж ажиллаж байгаа. Хамгийн анхаарах ёстойд хэд өндөгнээр зам тавиад хотын төгжил үнэхээр 30% буулгуу гэдэг асуулт юм. Энэ судалгааг юунд үндэслэж гаргасан бэ гэдэг нь үнэхээр сонирхолтой. Угаасаа энэ туулын эргээр те туулгал дагуулж одоо зам барих нь бол ямар ч үр ашиггүй маа. Энд чинь угаасаа нэгдүгээр те энэ чинь хотын урд хэсэгт байгаа туулгал шүү дээ. Тэгээ хотын төвөөр байгаа төвжирлийг бууруулна гэж байхгүй. Төвөөр явж байгаа машин төвжрээд дахиад 2 гүүр даваад тий энэ хурдны зам руу ороод за нэг 5 км дахиад буцаад хоошоогоо дахиад төвжрээд явах уу тий. Тэгэхээр хотын төвжрэлт бол эн чинь ямар ч нөлөө байхгүй да. Яг нөгөө бүтэн тойрог зам болвол бас үр дүн гарч магадгүй. Гэтэл хамгийн нэгдүгээр эренб нь бол энэ туулын зам биш байхгүй. Хамгийн нэгдүгээр эренб нь болохоор одоо хүн ам төвлөрсөн хойд хэсгийн тий гэр оролтын дундуур хурдны зам тавиул илүү үр ашигтай. Тэр чинь хэрэгтэй байхгүй. Улаанбаатар хотын бүх төвжирэл хотынхон төвд байдаг. Одоо энэ их мөнгийг зарцуулахдаа төвжирлээс 3 км-ийн урд зарцуулах гэдэг байгаа байхгүй юу? Жинхэнэ төвжирэл нь хотын төвд тэгээ хойшоогоо ингэ байж байгаа. Тэгэхээр тэр жинхэнэ төвжирэлтэй зарцуулах ёстой мөнгийг огт ингээд хинч тийм зам барьж болохгүй гэдэг ингээ хуулиар ингээд онцгой тэглэм тогтоосон газар тэрсэж аваачиж тэр мөнгийг цаацах гэж байна. Тэгэхээр зэрэг энэ бол эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй ямар ашигтай вэ гэхээр зөвхөн тэр барилга барьж байгаа, зам барьж байгаа хүмүүс мөнгө авах, тэндээс нь цавчих дараа нарын цавчаа энэчнээс нь сонгуулийн мөнгийг босгоно гэж байгаа хитэн улс төрчид ингээ алгаа өгцөн сууж байгаа бах. Тэднэрт л ашигтай гэж эднэр хийж байгаа бах. Тэрнээс биш энэ бол ард түмэнд бол хамгийн ашиггүй. Олон улсын жишгээр амжиргааны түвшин өндөр Америкийн нэгдсэн улсад 1 км зам тавих хүртэх нь 8-аас 12 сая доллар байна. Энэ нь өнөөдрийн ханшаар 29-өөс 43 тэрбум төгрөг юм. Бидний хөрш Бээжинд 1 км зам тавих хүртэх нь 1.3-аас 1.8 сая доллар буюу Монгол төгрөгөөр 4.6 тэрбумаас 6.4 тэрбум юм. Гэтэл ядуу буурай манай улс 1 км замаа 70 тэрбумаар барих болсон шалтгаанаа хотын дарга болон ерөнхий инженер нь ингэж тайлбарллаа. За туулын урдны замын хүрээнд бол нийт асфальт бетон хувцал буюу асфальтын үе маань өөрөө 18 см-ийн зузаан асфальтаар хийгдэж байгаа. Мөн 6 игнэ гүүрэн байгууламжтай, үерийн далантай ийм цогц хурдны зам учраас гүүрэн байгууламжаас гадна зөвхөн автозамын төс төртгөн маань бол 14.7 тэрбум төгрөгөөр бол бүтэж байгаа. Гүүрэн байгууламжийн хувьд гэх юм бол одоо яг жишж харьцуулах юм бол манай наадамчдын шинэ гүүр маань 450 м өөрөө 77 тэрбум төгрөгийн төс төртөгтэй. Мөн 4 игнэ гүүр одоо бидний хэлцэнснээр бол замын цагтаагийн гүүр гэж ярьдаг. Олимпийн гүүр маань өөрөө 750 м 150 тэрбум төгрөгийн төс төртөгтэй явж байгаа. Тэгэхээр Монголд одоо баригдаж байгаа гүүрнүүдийн жишийг ханш маань нэг урт метр нь 190-ээс 200 сая төгрөгөөр бол бүрдэж байгаа. 1 км гүүр маань 190-ээс 200 тэрбум төгрөгөөр бол бий болж босч байгаа гэсэн үг. За үн өртгийн үед энэ чинь хот зохиохгүй шүү дээ. Олон улсын зөвлөх үйлчилгээ буюу
PMC үйлчлэгийг сонгон шалгаруулсан. PMC үйлчлэгээнд China Construction шалгарч одоо концепт дизайн бүхий банк эйбэлт хэзүү боловсруулж өгсөн. За энэ боловсруулсан хэзүү концепт дизайныг авто замын хөгжлийн төв магадлалаар орсон дүнгээр нь олон улсын нээлттэй тендер зарлаад EPC-ийн нөхцлөөр шалгаруулад ингэ явж байгаа. Ингэж судалгаа тооцоогүй ажлаа эхлүүлэхдээ Улаанбаатар хотын 1.4 сая игнээс огтхонч асууж тодруулахгүйгээр эхлүүлсэн нь өөрөө маш том хуулийн зөрчил юм. Мөн байгаль орчны ерөнхий болон навьжилсан судалгаагаа хийхдээ ч олон нийтэд санал асуулгүй хийсэн нь маш том хуулийн зөрчил юм аа. Энэ харлаа л да ямар компани шалгарсан бэ гэдгийг харсан чинь Хонконг Huayuan Industries гэдэг компани нэр гарч ирж байна. За тэрүүгээр нь мөшгөж хайж үзтэл энэ ямар компани вэ гэдээ хайж үзтэл химийн үйлдвэрлэл хийдэг, машины эд анги үйлдвэрлэдэг тийм компани байгаа даахгүй. Тэгээд өмнөх туршлагуудыг ингээд өөрсдөө тэр вебсайт дээр бичсэн байл ямар туршлагатай юм гэсэн чинь Вьетнам, Камбож руу өөрсдийнхаа тэр машины эд анги экспортлдог гэсэн үндсэн ажилтай. Тэгээд химийн бодисууд экспортлдог гэж бичсэн байгаа байхгүй юу? Зам барьсан ямар ч туршлага байхгүй компани байгаа даа. Тэгэнгүүтээ тэр компаниар одоо жишээл бид нэр дээрэс нь химийн үйлдвэр хийдэг. Дээрэс нь одоо бидний одоо жишээлбэл сэлб гол байна тий. Дунд голыг ингээд сүйтгэсэн байдаг. Одоо ганц үлдчихэж байгаа сүйтгэдэггүй үлдсэн ганц туул гол дээр маань яагаад ийм стратеги ач холбогдолтой усны ундраг дээр ийм сонин урд хөршийн химийн компани орж ирээд шалгарсан байгаад би бол жишээл өөрөөсөө ойлгоогүй. Тэгээд тийм дэлхийд байхгүй өндөр үнээр гэж байгаа байхгүй. Би бол тэрийг жишээл өөрөөсөө ойлгохгүй. Тэгээд ийм лобби төслүүд явдагт бас их харамсаж байна. Одоо 2.3 их 80 төгрөг одоо байглаа шүтгэж штэ. Тэгээ одоо энэ чинь төгсрөл урах тооцоолоо гаргаад тэр байгаль орчинд одоо экологийн хор хөнөөлгүй гэдэг тэр нөлөөллийн судалгаагаа үзвэл за цаашдаа энэ зам чи өдөрт хичнээн тээврийг зорчих юм. Тэр тээврийн хэрэгслүүд нь өөрөө хэдэн төгрөг бас энэгээр хураамж төлөх юм. Өөрөө ингээд урсгал зардлаа нөхөх юм уу? Тэгээд эдийн засгийн бас ингээд тооцоог ашигтай үгүй одоо байгаа шүү дээ. Авто замыг өөрөө нөгөө ашиг төлөвийн коэффициентээр нь үздэг. Тэр тооцоололоо бүгднийг нээлттэй илт явах хэрэгтэй. Ийм төслийг зүгээр бүх иргэдийн судалгаа авах хэрэгтэй. Хэдэн мянган жилийн түүхтэй юм шүү дээ. Туулгаал чи бид нар одоо туулгаллаа тэгэл харамсаж байна. Тэгэл хайрлаа, хамгаалаа. Тэгэхээр тэр судалгаагаа үзүүлээ. Гол нь тэрийг л асууж байна. Гэтэл ягаад туулын хурдны зам гэдэг юм? Туул голын дагуу эн чинь хүмүүс амьдрахгүй эн чинь туулын бургас байна шүү дээ. Чи байгаль экологийн орчинд сүйтгэдэг шүү дээ. Тэгээ эн чинь ерөөсөө ингээд дандаа нөгөө гүүрэн зам тавина гэж байгаа. Эн чинь маш өндөр өртөгтэй болж байгаа байхгүй юу? 1 км-ийн 70 тэрбум. Яг нөгөө гүүртэй хэсэгтээ 150 тэрбум дэлхийд байхгүй үн яриад байгаа байхгүй юу? Уусаа бид чинь тий дэлхийд байхгүй дэлхийгээс 2 дахин үнэтэй барилгын ажил хийдэг, мөнгө угаадаг ийм төсөл очоод байна шүү дээ.